Энд одоо улаан цагаан сууж байгаа л энд одоо ерөөсөө 10 хэдхэн хүн байна гэдэг. Энд чинь ингээд тоолоод үзэлтэй та таа мэдв. 30 гаруй хүн байна. Энэ гадаа өөдөнд чинь хүмсөө сууж байна. Гэхдээ энэ гişүүдээ одоо чи ингээд одоо ганцаараа байгаа юм шиг гişүүдээ битээд оромжлоод байл. Хэн ч гэсэн энэ гадаа суугаад энэ хоолнд суугаад цай уугаад кофе уугаад саналаа өгтөө асуудлаа хэлцэхдээ ингээд ороод ирдэг шүү дээ. Тэгээ энэ олон түмэнд болохоор л ерөөсөө одоо би ганцаараа одоо их мундаг хүн. За энэ бусд нь ингээд алга болцсон байна. Энэ ерөөсөө хүч төрөх гэж байна, хүч шийдэх гэж байна. Өлийн үед өөрөө чи амнаас ерөөсөө ярьдаг юм бол эдний нам хүч шийдэх гэж байна, хүч төрж гаргаж ирэх гэж байна гэж. Гэхдээ тэгээ одоо бид 65 ингээд 65 байгаа асуудлаа шийдэхгүй бид хүч төрнийгээ суугаад байвал тэгээ яа гэдэг. Асуудал шийдэхгүй хараа суугаад байх юм уу? Тэгвэл дахин сонгуулийн уулыг чи санал гаргаач эсвэл бөөр. Одоо энэ хүч төрж шийдэд энэ боли адилхан болгож шийдэв юм. Тэний иймэрхүү увайгүй нэг тийм тулах тойрсон улс төрийн маягийн юм хийдгээ болилдөө баасан хөө.